Тодорхойлт. Өгөгдлийн гишүүдийн нийлбэрийг гишүүдийн тоонд хуваахад гарах ногдурыг арифметик дундаж гинэ. За тэгвэл арифметик дундаж болохдоо хуваарьт өгөгдлийн хэмжээ хүрт хүрт нь өгөгдлүүдийн утгуудын нийлбэр байх нэ. За жишээ авч үзье. 3, 4, 5, 6, 7 гэсэн 5 гишүүнтэй өгөгдөл байна. За эдгээрийн арифметик дундажийг болвол энэ 5-ыгаа хооронд нэмж яагаад 5-даа хуваагаад гарна. Өөрөөр хэлэх юм бол дундаж нь 5 байна. Дахиад нэг жишээ авч үзье. 3, 4, 5, 6, 12 гэсэн мөн адилхан 5 гишүүн байна. За тэгвэл эдгээрийг нэмээд 5 хуваахаар 6 гарч байна. За эдгээр нь алслагдсан утга бас нөлөөлж хамт орох нэ. Өгөгдлийн хамгийн их ба хамгийн бага утгуудын ялгарыг өгөгдлийн далайц гэж нэрлэдэг. За ингээд 1 гэдэг тоо, 1 ширхэг 3 гэдэг тоо, 1 ширхэг 5 гэдэг тоо, 2 ширхэг 7 гэдэг тоо, 1 ширхэг 9 гэдэг тоо, 3 ширхэг 10 гэдэг тоо, 1 ширхэг 12 гэдэг тоо, 1 ширхэг 13 гэдэг тоо, 1 ширхэг гэсэн ийм өгөгдөл биднэрт өгсөн байна. Тэгвэл энэ өгөгдлийн хамгийн их гишүүн нь 13, хамгийн бага нь 1 учраас энэхүү өгөгдлийн далайцыг олох юм бол 13-аас 1 хасаад 12 гарна. Түүрт хамгийн олон удаа давтагдах өгөгдлийг өгөгдлийн мод гэнэ. За жишээлбэл саяны далайц дээр гарсан өгөгдлийн жишээг авсан байна. 1, 1, 2, 1, 3, 1, 1, 1 гэсэн давтамжтайгаар өгөгдсөн байна. За энэ дотроос хамгийн олон давтагдж байгаа нь бол 3 удаа давтагдсанараа мод нь 9 болно. Дахин нэг жишээ авъя. 3, 4, 5, 6, 7, 10, 12 бүгдээрээ 1 удаа давтагдсан байна. Тэгээ бүгдээрээ адилхан байгаа учраас энэ өгөгдөл бол модгүй байна. За энэ дээрээс огт модгүй байж болно. Дараачих нь 1, 3, 1, 3, 2, 1, 3, 1, 1, 1 гэсэн давтагдсан өгөгдөл өгсөн байна. Өөрөөр хэлэх юм бол 2 бол 3 удаа, 4 3 удаа, 5 2 удаа, 8 3 удаа, бусд нь бүгдээрээ 1 удаа орсон өгөгдөл байсан гэсэн үг. Тэгвэл энэ дээр хамгийн их давтагдж байгаа гишүүн маань олон харагдаж байна. За энэ дээрээс мод нь 2 байж гин, 4 байна, 8 байна. За энэ дээрээс юу гэж дүгнэж болох вэ гэвэл хэдэн ч модтой байж болно гэсэн үг. Эренбэлэгдсэн төврийн голд байрлах өгөгдлийн метан гэж нэрлэдэг. За голд байрлана гэхээр энд бас 2 боломж байж болно. За нэгдүгээрт нь тухайн өгөгдөл маань тэгш доотой байж болно. За захаас нь 2 2-оор нь аваад яваад байж голд нь 2 гишүүлдэж байна. За яагаад гэвэл тэгш хэмжээтэй учраас голын 2 гишүүлдэж байгаа гэсэн үг. За тэгвэл энэний метаныг яаж болох вэ гэвэл за тэр голд байгаа 2 элементтэй хооронд нэмээд 2 туваачих юм бол манай өгөгдлийн метан гарна гэсэн үг. За тэгвэл эсвэргээрээ сондгой тоотой байвал мөн адилхан захаас нь 2 2-оор нь авч явсаар байгаад за тэр голд үлдсэн 7 бол манай өгөгдлийн метан болно гэсэн үг.